Амжиргаат эмчилсэн зөвлөлийн дүрмийн дагуу тасарааны амжиргаат эмчилсэн зөвлөл хуулийн дагуу эрхүүргийн хэмжээнд иргэдэд үйлчлэж иргэдийн өрөл хүсэлтийн дагуу амжиргаат эмчилсэн зөвлөлийн хурлаар оруулан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байна. За амжиргаат эмчилсэн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг нарийн бичгийн дарга нь удирдах явуулна гэснээр дагуу амжиргаат эмчилсэн зөвлөлийн нарийн бичгийн дарга буй амжиргаат эмчилсэн зөвлөлийн гишүүдтэй ажил үүргийн хуваар гаргаж амжиргаат эмчилсэн зөвлөлийн хурлын дотоод журмыг шинжилэн баталж өгснээр дагуу ажиллагаа төлөвлөж ажиллаж байна. За манай хорооны амжиргаат эмчилж зөвлөл нь 7 хоногийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Сард 2 удаа хуралдаж, хурлын маань үйл ажиллагаа бол тогтмолцсон. Энд бол нийгмийн халамжийн хуулийн дагуу иргэдтэй үзүүлэх тусламж дэмжлэг үйл ажиллагаа тэр бүгдийг бол бид бүхэн үзүүлж байна. Зарим асаргаанд орох гэж ирсэн хүмүүсийн асуудлыг бол бид нар өөрсдөө гэрээр нь орж үзэж бол шийдвэрлэдэг. Энэ маань бол одоо бидэнтэй бас цаашдаа хамтарч ажиллахад энэ хүмүүсийн маань одоо үнэхээр үйл ажиллагаа яаж явагдаж байна гэдгийг бол бас харуулах хамтын ажиллагаа бол болж байдаг учраас энэ асаргааны асуудлыг бол бид бүхэн хамтынхаа ажиллаар бол шийдвэрлэж байна. За түүнээс гадна бид бүхний одоо гол хийж байгаа зорилттой ажил бол асаргаанд байх хүмүүсээс гадна одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд мөн харж хандах өнгөө ганц үе ахмад настан энэ хүмүүсийн үйл ажиллагаанд бол бас л хуулийнхаа дагуу цогц шатны дэмжлэг тусламжийг бол үзүүлж байдаг. Бидний одоо энэ хийж байгаа үйл ажиллагаа мань тогтмолцохын зэрэгцээгээр төлөвлөгөөнийхээ дагуу байнга бол одоо гэр орноор нь орж энийг бол бидний ажлын үр дүн одоо яаж явагдаж байна. Бид нар энэ асуудлыг яаж шийдвэрлсэн байна. Энэ шийдвэрлсэн ажил маань бол цаашдаа одоо үнэн зөв хуулийнхаа дагуу явж байна үгүй юу гэдгийг бол байнга одоо гэр орноор нь орж энэ үйл ажиллагаатай бол танилцж явдаг. Тийм учраас одоо бид бүхний энэ амжиргаат эмчилж зөвлөлийн ажил маань бол ер нь ямар нэг тийм хуулийн эсрэг одоо хуулийн бус тийм үйл ажиллагаа бол байдгүй. Байнга хуулийнхаа дагуу энэ үйл ажиллагаа нь бол одоо байнгын тогтморччихсан ингээд явагдаж байдаг. За нийгмийн халамжийн тухай хуулийн заасны дугаар амжиргаат эмчилж зөвлөлийн хурлаар 7-аас 8 төрлийн асуудал хуулийн дагуу асуудал хэлэгдэж ордог. За үүний дагуу 2012 онд нийгмийн халамжийн тухай хуулинд өөрчлөлт орсны дагуу одоо хорхоос үлдсэн иргэн болон гэр оронгүй тэнмэл өргөх иргэнийг нийгэмшүүлэх үйлчлэгэнд бид нар голлон анхаарч ирлээ. За үүний дагуу орон гэргүй тэнмэл өргөх иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагатай хамтран нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулж тэнд одоо орон гэргүй тэнмэл өргөх иргэнийг байршуулан ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотод байгаа орон гэргүй тэнмэл иргэдийг эрсдээс хамгаалахын төсөлтэй ажил зохион байгуулад манайд 60 иргэн байршуулсан байгаа. Тэр 60 иргэний дотор одоо Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн Чулуун хүү авахта Батсайхан гэдэг ийм хүн манай байгууллагад ирсэн. Тэгээ ирэх үедээ маш хэцүү байсан. Одоо хувцас соноргоо, өвчтэй, тэтгэврийн мөнгө цаасаа олж авч чаддгүй, бичиг баримт нь хаана байгаа нь мэдэхгүй юм хэцүү ирсэн. Тэгээ энэс хойш манай дээр одоо 2 жил шугай амьдарч байна. Одоо маш гоё болсон байгаа, маш сайн нийгэмшиж байгаа. Тэгээ ингээд бид нарт нэмэр болоод энд байгаа айлуудаа хүн бүлмөөтэй айлуудаа усын авч өгөөд ингээд амьдарч байгаа юм мундаг сайн хүн байгаамаа. Тэгээ одоо 9-р хорооныхоо халамжийн ажилтнанд бас баярлж явдаг. Бас Батсайхныг бидний энэ байрлуулахад бас маш үүрэг оролттой ажилласан. 9-р хорооны халамжийн ажилтан маш итгэх зүтгэлтэй ажиллаад энэ хүний төлөө аль газар нь байрлуулвал зүгээр үү, энэ зөв амьдрах ухаан байгууллага дээр байх уу, эсвэл ах トゥ нарт нөх үү гэл энэ дээр бас бид нар маш их ярилцаад тэгээ энд байх нь зүйтэй юм байна гэж шийдвэр гаргаад ингээд өнөөдөр хүртэл энэ хүн чинь амар тайван үнэхээр сайхан амьдарч байгаа. Тэгээ энэ хүнийг бас нийгэмшиж бас ийм сайхан амьдралтай болоход нь 9-р хорооны бас нийгмийн ажилтан хороон дарга бас тэр хорооны хүмүүсээс бид нарыг ойлгож дэмжиж бидний ажлыг дэмжсэн. Тэгээ үүний үр дүнд энэ хүн маань ийм сайхан нийгэмшээд одоо аюулгүй амар тайван амьдарч байна. Урдантай хаана амьдарч ирсэн? Дэнжи мянгад ах トゥ нартайгаа амьдарч ирсэн. Тэнд ямар хөө байсан? Арихугаа нургаа хаман арихугаа намууд арамплаад сагнаад үгүй минь бас шүүдийн үүдийн шүүдийн цум тохол миний зүрх хөвддөг байсан. Доорхтой үзээд ойлгож байгаа.
зүрх сэтгэлээр өөрөө идэрсэн зүрх сэтгэлээр өөрөө идэрсэн өөрөө миний зүрх хөвддөг байсан.